Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцүүлгийг төсвийн байнгын орооны 2025 оны 10-р сарын 14-ний өдрийн хуралдаанаараа явууллаа. Төсөл санаачлагч иргэн өрхийн татврын ачааллыг бууруулах, бодит орлогыг хамгаалах, татврын хөнгөлөлт, чөлөөлтийг оновчтой хүртээмжтэй байдгийг нэмэгдүүлэх, татврын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчлах, түншлэлийн хүрээг тэлж, нийтийн зориулалтад дэд бүтэц, төрийн үйлчлэгнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, түншлэлийн төсөл тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон дотоод үнэт цаасны дээд хэмжээ, зориултыг тусгасан засгийн газрын үнэт цаас гарах эрх олох тухай, Монгол Улсын хурлын тогтоолын төсөл, 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа эсхийг эдийн засгийн өргөлтөнд оруулж ашиглалтыг сайжруулах зорилгоор үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Хууль тогтоолын төслүүдийг байнгын орооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Ж. Ганбаатар эх оны төсвийг орлого бүрдүүлэлтэнд тусгагдсан алт, зэс, нүүрсний бид хэмжээ, төлөвлөсөн хэмжээнд хүрэх боломжтой эсэх болон үнийн тооцооллын талаар Улсын хурлын гишүүн Бачаргал төр хувийн хвшлийн түншлэлээр хөгжлийн бодлого зорилтод тусгагдсан томоохон ямар төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан төр хувийн хвшлийн түншлэлд олох зөвшөөрлийн асуудал нь эх жилүүдийн хөгжлийн бодлого, төсвийн орлого, зардалд үзүүлэх нөлөөллийн талаар болон 5 толгойн ашиглагдаагүй ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад хувийн хвшлийг оролцуулах зохицуултын талаар Улсын хурлын гишүүн Тэмүүлэн төсвийн бодлогоо хэрхэн төлөвлөсөн талаар тодруулж цаашид инфляцийг бодит нөхцөлд нийцүүлэн тооцох, мөн татврын суурь шинжилгээг хийж хувийн хвшлийг дэмжсэн эдийн засгийн идэвхжлийг сайжруулах бодлогын өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгах нь зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Бүрв Даваа 2026 онд төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нэр байршил болон сонгон шалгаруулалтын талаар тодруулж цаашид ашиггүй ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тоог бууруулж үйл ажиллагааг нь төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх, Улсын хурлын гишүүн Их Түвшин үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал танилцуулах хоёрын агуулга нь зөрүүтэйгээс гадна төсөвд шууд үзүүлэх нөлөөлөл багтаа тул хилцэхгүй байх. Мөн татврын хуулийн өөрчлөлтөнд татвар ногдуулалт, хураалт, буцаалт олголттой холбоотой асуудлыг зохицоор нь шийдвэрлэх боломжтой эсэх. Улсын хурлын гишүүн Сайн Зориг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хөнгөвчлсөн хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолын дагуу энэ оны 8-9-р сард борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн орлого болон хөнгөлтийн талаар тодруулж, харин үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийн 1-2 дахь заалтанд тусгагдсан зохицуултуудыг дахин нэгтэлж сайжруулах нь зүйтэй талаар засгийн газрын үнэт цаас гарах эрх олох тухай Монгол Улсын хурлын тогтоолоор өрийн удирдлагыг зохицуулах, дахин санхүүжүүлэх зорилготой 1 тэрбум ам.долларын дотоод үнэт цаасыг арилжаалахтай холбоотой асуудлаар Улсын хурлын гишүүн Батбаяр нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олголтыг нэмэгдүүлэхээр тусгасантай холбогдуулан худалдан авалтуудыг бүртгэх судалгаа бүрэн хийгдсэн эсэх, мөн энэ хууль хэрэгжснээр иргэдэд очих урамшуулал, нэмэгдэл болон
аж ахуйн нэгжүүдэд үүсэх дарамтын талаарх судалгаа байгаа эсэх. Мөн нэмэгдсэн ортгийн албан татвараас орох орлогын талаар Улсын хурлын гишүүн Гавыг өртгийн албанд төр хувийн хвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтын ажил нэмэгдснээр улсын болон орон нутгийн төсвийн урсгал зардал тодорхой хязгаарлалт тавиагүй нөхцөлд төсөв нэмэгдэх ачааллыг хэрхэн тооцсон талаар асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Мөнх Соёл Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн улсын төсөвт үзүүлэх нөлөөлийн судалгаа хангалтгүй мөн үр ашигын тооцоо бүрэн хийгдээгүй байгааг анхаарах. Улсын хурлын гишүүн Төвшин нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтоор хөнгөлт үзүүлэхээс илүүтэйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдол хувийг бууруулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болно. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төр хувийн хвшлийн түншлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, засгийн газрын үнд цаас гарах эрх олох тухай, үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хилцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд